Сайн байцгаана уу, Марлаа байна. Өнөөдөр нэг уран зохиолын ном танилцуулах гэж байна. Энэ бол Пачинко нэртэй Мин Жинли зохиолчийн 2017 онд гарч ирсэн уран зохиолын ном байгаа. За энэ уран зохиолын номын нэрийг сонсохоор хүмүүс яг энэ номоор нь биш илүү киногоор нь таньж магадгүй. Яагаад гэвэл Пачинко нь болохоор Apple TV дээр гарч ирсэн. Одоо энэ зохиол нь өөрөө Apple TV дээр хоёр цуврал одоо series кино болж гарсан. Тэрнгээрээ илүү алтартай байх гэж бодож байна. Тэгээ би болохоор бас эхлээд эхний сизнийг үзчихэд за тэгээд хоёрыг нь үзэлгүй байжгаад сая яг энэ зохиолоо аваад номоо уншсан байгаа. Тэгээд төрсэн сэтгэлээ бас тэгээд яагаад энэ зохиолыг унших хэрэгтэй вэ гэдэг талаар өнөөдөр тайлбарлах болно. За эхлээд хэдүүлээ зохиолчийн тухай ярих юм бол Мин Жинли зохиолч бол Солонгос гаралтай Америк зохиолч байгаа. 1968 онд төрсөн. За тэгээд яг энэ Пачинко зохиолоо бичих санаагаа 1989 онд төрж исэн гэсэн. За тэгээд тэрийг ингээ боловсруулж бичиж явсаар байгаад 2017 онд бол зохиол болж гарч ирсэн. За тэгээд гарсныхаа дараа түүний зохиолчийн ерөнхийдөө бол 2 дахь дебют төрлийн ном гэж хэлж болно. Тэгээд энэ зохиолд нь айгүй их олон ревю сайтай, тэгээд олон газраас үнэлгээ авч олон шагнал авч байсан байгаа. За тэгээд яагаад ер нь энэ ном ийм алдартай болоод кинонд хүртэл хийгдээд байгаа вэ гэдэг тухай одоо ярий. За Пачинко болохоор түүхэн роман гэж бараг хэлж болно. Яагаад гэвэл энд одоо Сунжа гэх эмэгтэйг тойроод түүний одоо дөрвөн үеийн амьдралын тухай тэгээд 1910-аас 1990-ад оны хооронд одоо тэр Солонгос болон Японд өрнөж байгаа яг тэр түүхэн цаг үед өрнөж байгаа үйл явдлыг гардаг байгаа. Тухайн үед юу болж байсан бэ гэх юм бол солонгосчууд нэг японочдын колоничлолт буюу дарангуулалт байсан цаг үед одоо Сунжа төрсөн. За тэгээ Сунжа Солонгост төрсөн. Гэхдээ 16-тай байхдаа болохоор аргагүй ихэнд одоо ингээд нөхцөл байдал нь тэгж таарад Япон руу болохоор цагаачилдаг байгаа. За ингээд эхний хоёр үеийнх нь амьдрал нь болохоор Солонгост өрнөд тухайн цаг үеэ өрнөдөг бол цаашлаад Сунжааг өөрийг нь оруулаад 3 үеийн болохоор Японд яаж амьдарч байгаа вэ гэдэг тухай гардаг байхгүй юу. За тэгээ энэнгээрээ нэг талаараа болохоор ингээд түүхэн үйл явдлыг харуулчихж байгаа юм. Яаж одоо Япончууд Солонгосчуудыг дарангуулж байсан бэ? Тухайн цаг үед Солонгос хүмүүс ямар нийгмийн байр суурьтай байсан? Яаж одоо нийгэмд байр сууриа эзэлж оролцдог байсан гэдэг тухай гардаг. За тэгээд ингэснээрээ болохоор түүхийн их том байр суурийг илэрхийлж байгаа юм. За түүнээс гадна болохоор энд нэг гэр бүлийн дөрвөн одоо generationыг харуулж байгаа учраас тэгээд Сунжагийн аав ээж, Сунжагийн нөхөр, хүүхдүүдийнх нь хүүхдүүд буюу одоо ач зээн гэсэн. За ингээд дөрвөн үеийн амьдрал яаж өрнөж байгаа энэ тэдгээрийн хоорондох хуналт, босолт, за тэгээ адармаатай явдал, хайр дурлалын харилцаа одоо зовлон, өвчин, дайн энэ бүгдийг болохоор яаж энэ гэр бүл даван тулж байгаа вэ гэдгийг зохиол маань тэр чигээрээ харуулдаг. Харуулахтай юм гоё юм хүүрнэгчийн өнцгөөс номоо бол 3 бүлэг болгон хуваасан байдаг. Эхний бүлэг дээр hometown буюу анхныхаа одоо Солонгост амьдрал яаж эхэлж байсан бэ, ямар байсан бэ гэдгийг харуулдаг. Хоёр дахь нь болохоор Японд руу нүүж очиж байгаа тэр одоо үеийг харуулад Японд яаж одоо амьдарч эхэлсэн бэ гэдгийг харуулдаг. 3 дугаар ном дээр нь жинхэнэ Пачинко гэдэг бүлэг байдаг. Энэ Пачинко гэдэг нэр маань өөрөө юунаас үүдэлтэй вэ гэх юм бол энэ ерөнхийдөө Японд солонгосчуудын нээдэг юм одоо юм мөрийтэй гэх юм уу? Яг одоо ийм тоглоомын төв байхгүй юу? Ингээд нөгөө янз бүрийн тоглодог машинууд тэгээ хүмүүс ингээд тэрнгээр ингээд мөнгө тавиад тоглодог тийм тоглоомын газар байгаа. Мөрийтэй бас яг бүр мөрийтэй тоглоомын газар гэж нэрлэх хэсгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан мөнгө хождог, хүмүүсээс мөнгө алтдаг ч юм уу. Ерөнхийдөө тийм тоглоомон дээр тоглодог нэг юм газрууд байдаг ч зоос хийгээд тоглодог. Тийм газар хэлдэг байгаа. Тэгээ энэ Пачинко бизнесийг болохоор хийж байгаа хүмүүс ерөнхийдөө баяждаг. Гэхдээ баяжтаа ингээд хүмүүс айгу одоо хээл ахуул авдаг, якузанаар байдаг, дандаа юм муу хүмүүс ажилуулдаг гэдэг юм төсөөлөлтэй байдаг. Япон, Солонгос айлд нь. Тэгээ энэ Пачинкогийн бизнест болохоро Сунжагийн хүүхэд тэгээд ачинч гэсэндээ ерөнхийдөө ингээд Пачинко бизнес эрхэлдэг. Тэгээд энэ Пачинко гэдэг нэрийг болохоор энэ гэр бүлийг ингээд авч явсан энэ гэр бүлийг босгосон тийм зүйл байсан болохоор энэ нэрийг өгсөн байх гэж би бол бодсон. Тэгэхээр зохиолч яг яагаад тийч нэрснийг бол би сайн мэдэхгүй байна. За тэгээд зохиолын маань гол нэг зангилаа нь юу вэ гэх юм бол Сунжа маань 2 хүүхэдтэй. За тэгээд эхний хүүхэд нь болохоор яг
албан ёсоор гэрэлсэн нөхрийнх нь хүүхэд биш. Тэгээд хоёр дахь хүүхэд нь болохоор нөхрийнх нь хүүхэд аа. За тэгээд тэр нөгөө эхний хүүхдийнх нь эцэг нь болохоор анх Солонгост байхад нь 15 6 настай охин байхад нь Сунжаагаас 10 хэд ах 34-тэй ах байсан. Тэгээд Сунжаа болохоор ингээд дурлаад анхны хайр нь болоод Сунжаа болохоор өөрийгөө ингээд амар хайртай гэж итгэж яваад Ко Хансу гэдэг тэр залуугаас хүүхэдтэй болсон байдаг. Харин Ко Хансу бол Япон явж ирээд за тэгээд Сунжааг хүүхэдтэй болсон гэдгийг хэлэхэд нь Сунжаа чи ингээд энэ Солонгост айгүй сайхан амьдрын би ингээд хүүгүү чи надаа айгүй бол хүүхд хөрвүүлж өгөх болно. Тэгээд би чамааг ингээд Солонгост байр авч өгөө ээжийг чинь тэтгээд амьдрнаа. Гэхдээ би гэрэлцэн хүн. Надад Япон эхнэр байгаа. Тэгээд би 3 охинтой гэж хэлдэг. За энэ үйл явдлаас Сунжааг маш их зочирдуулаад тэгээд тэр цагаас хойш бол ингээд дандаа одоо Ко Хансугаас тайга барьж амьдарч эхэлсэн. Тэгээд жирэмсэн байх үедээ албан ёсоор гэрэлсэн нөхөр Солонгос одоо хойд Солонгост ирсэн байсан. Япон явах гэсэн тийм Есүсийн номлогч залуутай танилцаад тэгээд тэр залуу болохоор би одоо гидсэнтэх байгаа хүүхдээ чинь өөрийнхөө хүүхэд гэж тооцоод өөрийнхөө хүүхэд чи өсгөх болноо. Хоёлаа ингээд гэрлээд тэгээд чи надтай Япон явж болж ин гэдэг ийм саналыг тавиад тэгээд Сунжаа маань ингээд тэр тухайн цаг үед болохоор ингээд эцэггүй хүүхэд тээх балаа. Маш тийм нэр төрийн хувьд амар онцгүй зүйл байсан учраас тэр саналыг хүлээж аваад ээж нь ч гэсэн зөвшөөрөөд тэгээд Сунжаа болохоор ингээд Япон явж амьдэрсэн байдаг. Японд очихт нь болохоор тэр нөхрийнх нь Исаак гэх нөхрийнх нь ах нь их нэртэйгээ бас 2 солонгос хүн тэнд амьдардаг. Ингээд 4 хүн амьдарч эхэлдэг байгаа. За тэгээд хэдэн жилийн дараа болохоор Сунжаа Исаак хоёр дахиад хүүхдээ болоод ийм 2 хүүхдээ болдог. Тэгээд харамсалтай байдлаар бол ингээд хил сэргээр Исаак нөхөр нь шоронд ороод тэгээд дараа нь нас бараад за тэгээд дайны улмаас болохоор нөгөө Исаакийн ах нь бас аюу хүнд бэртэл аваад энэ цаг хүчүүд ингээд маш их зүйл тохиолдоод л байгаа. Энэ цаг үед бол ингээд Ко Хансу гэдэг нөгөө нэг солонгос залуу гэхдээ Японд айгүй юм хөлжсөн тийм Япон их нэртэй нөгөө залуу маань болохоор үргэлж ингээд Сунжааг хараад анхаарал дандаа хоолоос хараад ойртод очих юм бол Сунжаа эзэж өөртөө ойртуулахгүй учраас үргэлж ингээд Сунжаагийн эргэн тойронд байгаал байнга ингээд итгэж дэмжихийг хүсдэг байсан. Тэгээ Сунжаа үргэлж ингээд татгалздаг байсан ч гэсэндээ зарим үед бол айгүй юм тус хүрэгжсэн тийм дүр байдаг. Тэгээ цаашдаа болохоор Сунжаагийн 2 хүү маань томроо тустай амьдрал зохиогоод өөртөө хүүхдтэй болдог байгаа. Тэгээд бас нэг твист нь хамгийн том хүүд нь болохоор бас айгу харамсалтай зүйл тохиолддог. Энэ бол номны сүүл хэсгээр гардаг учраас би илгүй өнгөрөөе. Тэгээд сая ингээд номоо уншиж дуусчаа. Би нөгөө нэг энэ зохиолыг уншихаасаа өмнө Пачинко киноны эхний бүлгийг үзсэн байсан байхгүй. Яагаад гэвэл гол дүрийн жүжигч Ко Хансугийн дүрд болохоор Ли Минь Хо тавсан байдаг. Тийм болохоор заавал үзмээр санагдаад аль хэдийн үзээд кинонд дурлцсан байсан. За тэгээ 2 дугаар сесийн гарсны дараа үзнэ гэж бодсон ирнэ эхлээд зохиолын уншиг гээд тэгээ зохиолоо уншсан. Тэгсэн чинь надад кинон таалагдсан ч гэсэндээ сая бол илүү энэ зохиол таалагдсан. Яагаад гэвэл одоо ном уншихаар илүү нөгөө нэг төсөөлөл сайтай болж ингээ илүү төсөөлж уншдаг. Тийм учраас киноноосоо илүү детальтай, илүү юм өргөн цар хүрээг хамарж байгаа юм байна гэж бодсон. Тэгтээ мэдээж 2 дугаар цувралыг нь бол үзнэ. Гэхдээ ном нь бол илүү гоё тайлбарладаг. Нүдэнд харагцхуут гоё бичдэг тийм зохиолч юм байлээ. Учраас та бүхэнд өнөөдөр уншаарай гэж санал болгож байгаа юм. За тэгээд түүхэн цаг үед зохиолдож байгаа нэг гэр бүлийн 4 үеийн эдрээтэй, адал явдалтай, тэрхүү бас гонигтай, аз жаргалтай тэр амьдралыг уншихыг бас мэдрэхийг хүсэх юм бол Пачинког уншаарай гэж зөвлөмөр байна. Тэгээд энэ зохиол бол айгүй гоё юм урсаж явдаг. Тэгээ үйл явдал нь ингээд заримдаа айгүй ингээд дотроосоо бүр ингээд гуниг төрөөл эхлэхэд л Сунжаа 16 настай жоохон охин байсан. Дараа нь ингээд 70 хүрээд им хөвшин им болсон ч гэсэндээ яг тэр 16-тай охин ингээд тэр Сунжаагийн дотор байгаа гэдгийг би өөрөө мэдэрч чадж байгаа. Энэ зохиолын хамгийн ингээд агуу зүйл юм шиг байна. Сунжаа ингээд зөвхөн ингээд ганц л хүнд ингээд амьдралдаа чин сэтгэлээсээ дурлж үтсэн чинь ингээд золгүй байдлаар тэр нь бүтээгүй. Тэгэл тэр охин ингээд айгүй тийм хатуу ширүүн амьдралдаа ингээд хүүхдийнхаа л төлөө амьдрсан мэт боловч яг тэр охин 16 настай Ко Хансу дурлсан тэр жоохон охин үргэлж ингээд дотор нь оршсоор байгаад ингээд насын эцэс болтлоо. За тэгээд Исаакийг тэр хүндэтгэж байгаа хайр сэтгэл нь байсаар байгаад ингээд хөвшин болж байгаа энэ хүний энэ эмэгтэйн энэ амьдралыг харахад надад тийм олон юм ухаар болсон бас айгүй тийм өрөвдөлтөй юм шиг санагдсан тийм зохиол байсан. За
Тэгээс уншиж үзсэн хүмүүс маань бас сэтгэлээ үлдээгээрэй гэж хүсмээр байна. Энэ хүртэл миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийн номын бичлэгээр уулзтлаа. Баяртай.